мөнх соёлтой асууя. За хайж үзлээ 16 publications одоогоор олсноор тий. За анагаахад багшилж байгаа хүн юм байна. ResearchGate дээр бол skills and expertise гэдэгт нь osteoblast, bone metabolism, osteoporosis гэдэг ихэвчлэн тийм ясны эрүүл мэдтэй холбоотой юмнууд гарч ирж байна. Тэгээд яг хөө би гишүүдээ асуугаад байгаа асуултан дээр нэгдүгürt яг хөө би баяртай байна. Солонгост эрдэм мэдлэгээ дээшлүүлсэн хүн байна. Японд PhD-гээ хамгаалсан байна. Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийжсэн туршлагатай байна гэдэг чинь хэрэгтэй зайлшгүй мэдээллүүдээ одоо хайгаад олоод өөрийгөө сургаад боловсруулад явах боломжтой ийм залуу боловсон хүчин орж иржээ. Зүгээр миний энд асуух гэж байгаа ярих гэж байгаа зүйл гэвэл жоохон тогтолцоотой холбоотой байж магадгүй. Одоо нөгөө яагаад бид нар ингээд зүгээр санал авсан нэг хүнийг хараад ганцхан хүн дээр сонголтойгоо болохоор бид нар шууд нөгөө кнопк дараал сонголт үлдээгээд байгаа хгүй бид нарт ойлгож байгаа л да би тэдтэй энэ бол бид нар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж байгаа асуудал биш. Зүгээр би даасан одоо шинжээчийг томилж байгаа асуудал. Тэгэхдээ энэ шинжээч маань сая яг хэлснээр бидний одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл чи өөрөө их хүчтэй шийдвэр гаргах том байгууллага байхгүй тий. Тэгээ 2021 оноос хойш одоо том шинжилэл реформ хийж байгаа тий. Одоо төсвийн мөнгийг, сангийн мөнгийг бүгийг удирдах, тогтоолуудыг гаргах, тэр тогтоол нь шууд амьдралд хэрэгжиж явах, хэрэгжилтийг бас хянах энэ том байгууллага. Тэр нь яг бид нар улсын хурлын доор байдаг. Улсын хурл энэ дээр хяналт тавихгүй бол явж нөгөө 76 мал билүү тэр чинь 126 болоод ороод ирэх тоо магадгүй байхгүй. Тэр утгаар асууж бас нэлээд ингэж чамбааруулах санаатай байгаа гэдгийг ойлгоорой. За тэгээд асуулт нь юу байх гэдэг нь гэхээр яг залуу хийм чинь түрүүн хэлснээр судлаач эрдэмтэн өөрийгөө боловсруулах боломжтой. Тэгэхдээ яахааргүй одоо энэ эрүүл мэндийн тогтолцоог мэддэг, эрүүл мэндийн тогтолцооны судлаач, эдийн засгийн ойлголттой, finance, business, administration яг эдгээр ойлголт мэдээлэлтэй хүн энэ дээр одоо хэрвээ шинжээчээ хийх юм бол нөгөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ороод суух гэж байгаа том шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсийг сонсголын зохион байгуулад хараад сайн мууг нь ялгаад яг зөв хүнээ бид нар оруулж энэ тогтолцоог бид нар хянах энэ механизмд бүртгэн. Тэгэхээр чи өөрөө энэ одоо шинжилэл реформо яаж харж байгаа энэ сонсголоо яаж тийм хяналттай бие даасан байдлаар бусдыг одоо юу гэдэг сайн муугийн тунгааж гаргах гэж байгаа яг хийх ажлын чинь төлөвлөгөө нь ямар вэ? Энэ тал дээр жоох ярьж өгөө. За 5 дугаар микрофоноо өгнө үү? Мөнх соёл хариулна. За баярлалаа. За хөндлөнгийн шинжээчийн хувьд бол одоо нэр дэвшиж байгаа хүнд мэдлэг, мэрэгшил, ур чадвар, ёс зүй, туршлага гэдэг энэ 5 зүйл дээр дүгнэлт өгнө гэсэн одоо зарлал дээр бол яг юм тодорхой бичсэн байгаа. Тэгэхээр яг одоо миний хувьд одоо өөрийнхөө харсан зүйл нь бол яг энэ 5 зүйлийг хуваагаад энэ одоо нэр дэвшиж байгаа хувь хүн яг ямар вэ гэдэг дээр би өөрөө судлаад үр дүнгээ өгөх юм байна л гэж ойлгож бол энд орж ирсэн. Яг миний өөрийн одоо хувьд таны саяны хэлсэн эдгээр салбарууд дээр туршлагагүй гэдгээ бол би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би туршлагатай болохын төлөө ингэ явж байгаа гэж ойлгоо. За гамагшон тодруулах гинэ. Тийм, ер нь түрүү хэлснээр яг одоо нэр дэвшигч гэхээсээ илүүтэй бид нар системийн хувьд ер нь их насан дарга гишүүдээ энэ талаар бид нар бодолцох хэрэгтэй гэж бодож байна. Энэ дэр нээлттэй search хийдэг байх, тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй, харьцуулах хүмүүстэй байх хэрэгтэй. Тэдний тэгээд резюме CV-г нь ийм жижигхэн 2-3 өгүүлбэр бишээр арай дэлгэрэнгүй хардаг баймаар байна. Тэгээд яг хийж гэж байгаа ажил эн чинь бас ажил бах тий. Энэ ажилда яг одоо таарсан кандидат нь юу вэ наа гэдэг дээр ингэж дэлгэрэнгүй харж үздэг баймаар байна гэдэг санал байна. Зүгээр мөнх соёлд хувийн зүгээс гэхүүдэд хэлэхэд чиний асууж байгаа асуултанд хариулахдаа ихэвчлэн тийм одоо үнэ хэлж байгаа чинь таалагдаж байна л та. Тэгвэл одоо туршлагатай болох гэж байгаа, сурж байгаа, мэдж байгаа гэдэг нь энд бид нар ажлыг тавингуудаа чамайг сургалт явуулах гэдэг байгаа биш. Яг ажил хийх гэдэг байгаа учраас тэр талаас нь бодож тийм хариултуудаа яг ийм
За баярлалаа. Гişүүн бас таны хэлж байгаа бас санал зөв. Бид нар бас энэ дээр анхаарч ажиллая. За тэгээд Зүлбахаар гişүүн асуултаа асууна.